За аудитын ихэнх сэдв дээр бас нэг санал байна. Сая харж ясан материалч бас саяхан орж ирлээ л дээ. За яг энэ хуулийн дагуу гүйцэтгэх сэдв гэдэг энэ 9 дээр нь шүү дээ. Төрийн болон орон нутгийн өмчт аж ахуйн нэгжийн 26 оны санхүүгийн тайлан гэдэг. Энэ одоо өмнө хийжсэн үү? Нэгдүгürt. Хоёрдугаар сая дээр юугаар яваад байгаа үнэхээр нь тийм байдаг юм. Тэр төрийн өмчт компани захирлууч нь 64 сая төгрөгийн сарын 64 сая төгрөгийн цалин авдаг юм. Альва юм чинь энэ зах зээлийн нийгэмд бол би иймэрхүү бүтээмжтэйгээр ажиллана гэд гэрээ байгуулдаг. Өөрөөр хэлбэл одоо би ийм хэмжээний цалин аваад за ийм хэмжээний компанид орлого оруулж чадна гэд. Гэхдээ ашиггүй ажилласан компаниуд яах лээрээ одоо ийм өндөр цалин авдаг юм. Тэр шивээ говийн уурхай гэд би одоо бүр онцолж хэлэхээр тэр чинь дампуурсан газар шин. Ажилтныхаа цалин нийгмийн даатгалын санг төлж чадахгүй байсан. Захирал нь 32 сая төгрөгийн цалин авдаг юм шин. Ийм эти юм дээр аудит яг ямар юм явуулдаг юм. Хоёрдугаарт нь би энэ аудитын байгууллагыг бол одоо энэ манай улс орны жоохон төсвийн санхүү байгаа нөөцөд хяналт тавьдаг байгууллагууд гэж ойлгодог шин. Тэр сая бас заяа шүү ярьж байна. Баян сумн дээр сая өмнө говийн Баян сумн дээр явж хахад сумын засаг даргын тамгын газрын дарга Наран Туяа тэр төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчлэл худалдаа авах хуульд өөрчлөлт оруулахгүй бол энэ хөрөнгө оруулалтын ажил гэдэг юм чи явахаа байлаа. 5 сарын 30-наар ингээд яг үндсэндээ бол одоо тендерийг нь маргаан гаргаж зарим газар бол бүр зөрөд маргаан гаргадаг санаатаагаар маргаан гаргадаг тийм хүмүүс бий болцсон байна гэж шин. Тэгээд тэдий өгч бүр тоотой ярьж байгаа хгүй 500 сая өгч тэр өмнө өгч тэгвэл бид нар энэ худалдаа хасгаан чи оролцохгүй. А хэрвээ бүр нэр устгаа байхгүй өмнө говь аймгийн 3 төсвөр явуулсан зам дээр хүртэл тийм гарсан байгаа байхгүй. Хэрвээ та нар ийм хэмжээний мөнгө өгөхгүй бол наадах чинь бид нар шүүхэд маргаан гаргаж ягаад ингээ хүчингү болгоно. Тэгээ дараа жил хүртэл та нар ингээ хүлээгээрэй гэдэг. Ийм юм үүсчихэд байна шүү дээ. Тэгэхээр энэ хэмнэлтийн тухай хууль гэдэг юм чинь амьдрал дээр энэ юу болж байна? Төрийн хэмнэлтийн тухай хууль гэдэг чинь. Энийг аудит басны санал болгоод оруулаад ирээч. Ядаж 5 сарын 30-наар худалдаа авах ажиллагааг зогсоох гэдэг бол зураг төсвүүдээ үрдсэн хугацаанд нь ядаж хийж яадаг гэдэг санал гарч байна шүү дээ. Иймэрхүү юмнуудыг аудит ингээ бодооч. Тэгэхгүй ингээ гэрээний дагуу ажлаа хийчихэд багт нь яамд нь ингээ санхүүжилтээ хийхгүй. Эсвэл тендер нь худалдаа авах ажиллагаан дээр маргаа үүсгээд хамаг ажил нь зогсдог. Зарим үед бол энийг ч одоо сангийн яамыг зориуд ингэж гэрээ мэрээг нь байгуулахгүй байжгаад зардал төсвийн алдаглыг нөхөөдөө нүгсэн хар хүртэл орон нутг хар сэр хүртэл орон нутгт байна шүү дээ. Энэ дээр хариулт авъя.